би хоёр их гүрний хооронд хавчуулагдсан алаг нүдэн Монголынхаа төлөө баярлж байна. Яагаад баярлж байна гэвэл би тэрбум давсан хүнтэй хятадын урд гიშгэж Монголын ард түмнээ гიშгүүлж нэрийн гаргаж энийг их хүндтэй шагналыг авлаа. Тэв алгасах буужинтай Оросын урд гიშгэлээ. Этник соёлтой энэтхгийн урд гიშгүүлээ. Энэ зүүн Америк гэх Арлын Японы урд гიშгэж яалаа. Энэ шагналыг авлаа гэд ингээд яасан чинь зүгээр үг урсчихсан. Тэгээд ингээд харж байсан чинь намайг үхэж яах заан дотроос сууж ойлж мэдчихэв. Улсууч насааныгээд тэнд нүдэн гялтханаа л ингээд яаж яах чинь тэгээд манай авгаа хөрх яг чичирсэн бүр айдсан царай цав цагаан болчихсон. Нөгөө тэр улсуудын их сэтгэл хөдлөлийг хараад дараа нь яаж яасан чи би ер нь ингээд харсан чинь энэ улсуудыг чи ховсдчих шиг болоо, улсууд ухаалдчих шиг болоо гэд ингэж их баярсан. Миний одоо амьдралд хамгийн их баярлж эргэлт болсон үе энэ л байх гэж бодож байна. Хэрвээ энэ шагнал байгаагүй бол би баруун руу гарах юм байхгүй. Энэ шагналын дараа номноо чинь зүгээр асгарч гарлаа ш. Нөгөө 100 жилийн дараа гаргана гээд ингээд баадагнаад яатсан гар бичмлүүдийг чинь зүгээр дараа л ингээд гаргаж ялаа. 95 онд хүртэл дэлхийд эрмэний 6 ном шинээр хэвлэгдлээ. Ингээд одоо бол 33 ном гараа цаана хэд ном хэвлэгдэх шатаа ээлжээ хүлээгээд хэвтэж байна. Тэгээд л одоо 92 он гэхээр чин дахиад хүнд байдалд ороод Улаанбаатарт ямар байлаа. Амьдрал сүүлд нөгөө борд авсэлсэн шүү дээ. Тэгээ би өөрийн зардлаар Берлин руу явчлаа. Урд нь нэг захиа бичсэн шуудангаар. Надад нэг захиа ирдэг байсан, шашны байгууллагуудаас захиа ирдэг. Би хариулдаг байсан. Тэр хариуллаа захиа бичсэн чинь дорхноо хариу хүрээд ирж өржээ. Яваад очлаа. Берлиний онгоцны буудалд намайг нэг Андреас гэж 2 метр өндөр шар залуу өрж тосч авч байна. Сайхан гоё харт хэрэгтэй барууны. Тэгээ суугаад очлаа. Элчин сайд гэж, ардын элчин сайд гэж нэрлэгчтэй нэр ардын элчин сайд тэндээ очоод 4 хонлоо. Тэгээд маргаашнаас нь гараад нэг том жипэнд суулгаж аваад танд юу хэрэгтэй гэвэл би ёо агуулгуудаа харуулж тослно гэсэн юм ерөөсөө. Ороо ирсэн чинь шууд тослно. Юу хэрэгтэйгээ хэлгээд агуулгуудыг явж үзлээ. Тэгсэн чинь хураачихсан идэх хөөх юм элдэв эм тан боодлын материал цус хонор байж. Тэгэхээр би чинь ер нь нэг бүрэн эрхтэй хүн шиг зогсчихлоо шүү дээ. За эндээс 10 тонныг авъя. Тэндээс 5 тонныг авъя. Эндээс 1000 ширхэг авъя, тэндээс 5000 ширхэг авъя гэдэл ингэж яаж байгаа. Тэр өдөржингөө агуулгуудын хэсэд бүгдийг бичүүлж өгөө тэгээд явчлаа. Тэгээд дөрөвд өдрийн яанд танай руу явах машинууд ачигдсан гэд очлаа. Тэгсэн чинь 3 том тэргэнд нэг урт юмнууд байдаг шүү. Дөрөн аччих. Нөгөө манайх руу яв. Тэгээд замын сайн зааж өглөө. Тэр баруун Монголын ямар Сибирь, Новосибирск хүрээд Евро нэг хот байдаг шүү дээ. Монголын яг Монголын залгадаг ямар исквэлээ илсквэлээ биск гэдэг хотод би бискэд очоод Барнаул руу яваад Барнаулаас ингээд 617 км яваад Монголын хилд очтیں۔ Гэт ингээд би тэднэр бичиж аваад газрын зурагтай ингээд ирээд тийм байна. Та нарыг очиход би тэр цагаан нуурын дамжин өнгөрүүлэх тэр газар Монголын хил дээр хүлээж байна гэдэг. Хоног хугацааг тоолж байна. 14 хоног өнгөрлөө. Тэгэхээр нэг эмнэлгийн 69-ийг хөлсөж яваад жадаач наран хөөж нэг туваазаад өгөө. Тэгээд нэг халевер авчаваад буута тоогоо шанагта гудас дэвскэртэй тохлог үзэхээр шийдээд нөгөө хөлийн наах нь очоод хэвтчихлээ.
нөгөө таргуу буудаад би буудаж авчирсан таргууыг өвчөөд чанаад хойда яста эрхний жаргал эзгөх хэрэг гэж эндээ ахмын гэдэг тиймдээ эд сан эдгээд ингээд тэр доор байгаа хасгуудаас айрыг зөөлгөөд тасхын сайхан айргийг уугаад ингээд хэвчээд 15 өдөр ирсэнгөө орой очиж сургуулаа юм мэдгдсэнгөө 16 өдөр өгдөө очлаа өөрчлөсөн байна. Ирчихсэн гэж Монголыг чиглэсэн. Тэгээд би бичиг баримт олохгүй би хамгийн сайн бичиг баримтыг мэднэ. Та нар тэр орсуудыг хахуулдаад гэж. Тэр яаж байгаа их сайхан бараанаас нэг уудыг нэг хайрцгийг картон хайрцгийг тэврүүлж тэгэхээр тэр чинь ямар ч хаалга онгоолгохын гэсэн чинь тэднэр ирээд яг үнэн байна тэгсэн чинь зүгээр ерөөсө биднийг бүр өдөж гаргаж өгдөг. Монголын хэлээр оруулаад өдөж гаргаж өгдөг. Тэгээд ирсэн чинь баярлаад нөгөө 3 жолооч чинь зүгээр нөгөө хөөтөн тарганы махыг хээрийн уулын сонгонтой цэг хойлж эдэж байна. Амар сайхан юм бэ гэд. Тэгээд нэг хэсэг жаахан амарч явж байгаа. Тэгээд гараад улаан усны гүүрээр гарсан байна. Нар улаан усны гүүрээр ирлээ. Наашэнд улаан усны гүүрээр явж байхад чи би нэг бичиг байсан. $7.5 тонн гэд. Тэгсэн чинь би тэрний хараад за тэр машины чинь бол 10-20-30 тонн биз. Энийг хараад герман хүн аимхай юугаа мэддэг нөгөө дөрмөө сайн баримтлан эднэр орохгүй байж магадгүй гээд би ноцолцоор байгаад нөгөө шонгийн ингэж ганхуусаар байгаад суг татаад ховдын гол руу шидчихсэн. Тэрнээс хойш тэр тон заасан юм гараагүй байгаа юм. Одоо хүрт байхгүй юм шиг байна. Тэгээд гэрдээ сайхан ирээд тэгээд нутаг орондоо юм хуваагаад тараагаад ингээд сайхан ирж байгаа. Тэр ч бол одоо миний нэг их баяртай мөчл дээ та нартай ярьж байгаа энэ үеуд бол гонигтай баяртай мөчөд чангаан галсан гэдэг сан байх. Тэгээд одоо тэр сан байгуулаад 6 дахь жилдээ ажиллаж байна. Тэр одоо сан чинь одоо нөгөө улсын хэмжээний том юмнууд том юм хийгээд байгаа. Тэр одоо мод тарин бороо оруулна. Зүгээр мод тарин гэхэд одоо би сая мод тарин гэж амлчаад одоо 300 мянган тариад явж байна. Тэрнээс чухал юм бол мод өржүүлгийн газартаа болж явлаа. Одоо анхны 200 мянган мод мань амилж байна. Зүгээр модны өр өчүүхэн штэ нүдэнд зүгтгтэй тэд юм чинь ингээд нэг ат хүйр аваачаад газар тингээ цацчих чинь нэг багц мод болоод ургаад ирж байгаа. Тэр ухааныг би эзэмшсэндээ маш их баярлж байгаа байхгүй. Одоо хэдэн ч сая болох юм блэ? Ямар ч гэсэн би амьд байгаа цагтаа л мод тарина. За ном бичнэ гэж байгаа одоо 40 ном гарч чад байна. Герман хэлээр одоо 33 дахь ном гарчлаа. Монголоор 7 ном би ингээд 40 номтой цаана бас 20 ном бичнэ гэж байна. Нэг 60 ном бичих. Яагаад 60-ын тоог эрхэмлээд байгаа юмгүй монголчууд чинь 60-аар ярьдаг байсан. 100 гэж ярихгүй 60, 17 дахь 60 гэж ярьдаг. Тэр монгол хүний насны дунд ч 60 юм. 60 хурж хоордог 61-тэй өгдөг гэж хятадууд энэ доромжлаад байдаг нь яхахгүй юм. 3 дугаард миний шүтэн Гёте гэдэг их зохиолч 60 бот ном бичсэн. 60 юм данаасан бот. Нэг нь 2 3 хэл. Надад тэр 60 бот ном бичиж байх тийм зав зай энэ амьдрал өгсөнгөө тийм оюун сууд оюун дутлаа гэхэд ямар ч гэсэн 60 ном л биччихье гэж. Энэ гурвыг хийчих юм бол би тэгээд болоод явчих. Би бол зөв замаар явж байгаа юм байна. Ямар ч гэсэн би өөрөө зовж болно. Хар ус маань цайж болно. Хатан сайхан бие минь өгөрч болно. Ямар ч сэтгэл цэвэр явах. Би олсон бүх юмыг өөрийнхөө чадлаар, бэр чадлаараа олсон. Оюуныхаа чадлаар. Тэгээд би яах вэ? Ингээд өөрийгөө цайлгачих. Миний хамгийн харамсдаг юм бол энэний цаана Монгол улс хогч байгаа юм. Монгол улс бол надад нэг өдөр хүссэн ажлын минь өгсөнгөө.
их сургуулийн багш болсон нэг эс оролцуулбал намайг яаж ашиглах хэрэгтэй байсан. Би бол одоо баргийн герман хэлтэй хүнтэй ярихад баргийн имийг авч чадна. Би бол тэр хүний яг бүр сэтгэлийн дотоод хаалгын онгойлгот ярьж чадна. Би бол үгийн нюанс гэдэг чинь бүр нарийн тэр шинжийг гаргаж чадна. Тэгэхэд чин Киргиз улс бол Чингис Айтматова 16 жил элчингээр суулгалаа шүү дээ. Брюсселд. Тэр Айтматов бол сайхан л байсан байх нэр хүндтэй. Надад ч гэсэн нэг тийм ажил даалгаад улсын нэрийн өмнөөс даалгавал сайхан л байх гэж. Гол нь Киргиз л хожлоо шүү дээ. Тэр улстай тэр нэр хүн дээр оруулж ирлээ. Надад дуртай дург байх нь хамаа байхгүй. Консулмагийн хүүхэд нь байна уу? Цахиагийн хүүхэд нь байна уу? Хэн нэг нь намайг ингээд зориглаад ингээд тавьчихвал Монгол улсад л ашиг орж ирнэ ш. Тэд бол намайг дарах нь яах вэ? Дарг. Тэгэхээр өрөнх тува гээд хэлэх их байхгүй Монголд тува хүнд. Би өөрөө 1977 оны 5 сард Цэдэнбал дарга Герман улсад төрийн албан ёсны айлчлал хийсэн. Тэрний бүх юмыг би хийсэн. Нэг сар Цэдэнбал даргын өрөөнд очсон. Би суужил байдаг, орой даргыг явахад юм бичээд өгдөөцөн, дарга иржил байдаг, дарга явжил байдаг, дарга нар нэржил уулзжил байдаг. Би тэр өрөөний нэг буланд ингээд сууж байдаг. Тэгээд асуух юм бол би ч шууд очиад ямар ч ажилтаа байсан асууж энийг тэгж хэлэх үү ингэж хэлэх үү гэдээ асуудаг. Би тэр ардчилсан Германд очиад тэрний хэлэх бүх үгийг бэлдэж өгөөд Герман руу орчуулад тэр үед ядахта ордонд Герман өсөхтэй ийм бичгийн машин байгаагүй. Би өөрийнхөө бичгийн машиныг тусгай зөвшөөрлөөр оруулж ирээд тусгай тодорхойлолтоор гаргаж байсан. Бүгдийг машинд дэжгээд нэг сар ажиллаад тэгээд за дарга бүх юм бэлэн боллоо. Би бүгдийг монголоор конвертанд хийж дугтуунд хийж хаяглаад зөвлөдийн цэргийн ангид дээр очиад хэлэх үг чинь энэ байна. Мах комбинат дээр очиад хэлэх үг чинь энэ байна. Радиод өөх ярилцлага чинь энэ байна. Тэр чинь радиод нэг ярилцлага өгөхөд алимтай нэг нэртэй бүх асуултын элчингээс аль хэдийн өгчихсэн. Би тэр даргын өмнөөс хариулаад бичээд орчуулад ингээд машинд ч гэсэн байж байдаг. Тийм л цаг байлаа л дээ. Одоо ч гэсэн нэг 90 янз нь тийм л байдаг байх л да. Том дарга нарын айлчлал гэдэг. Бүгдийг өөр хүнээр хийлгээд өөрөө хэлж байгаа, уншиж байгаа юм шиг юм байдаг. Тэгсэн чинь дарга нэлээд баярсан байдалтай суугаагүй чи суугаач гээд яг өөрийнхөө ширээний хажууд суулгаад. Тэгээд нөгөө юугаа дуудаж, нарийн бичгээ дуудаж 2 цай захиад байлаа. Нарийн бичгийн 5-50 гэхээр нарийн бичгийн дарга нөгөө цагаан бавгата чихэр тавиад би ч нэг мундаг хөндлөөлээ. Тэгээд надаас бүр огт миний нэрийг огт мэдэхгүй байх. Гүчи хэзээ ингээд сургууль төгссөн юм. Тэгсэн чинь тэр үед төв хороонд герман хэлтэй 2 хүн байсан. Нэг нь үжил сурталын хэлтсэн, нэг нь капитал орчуулсан, нэг Верба гэдэг үг нь. Бүх юмыг тэр 2 намайг дуудаад чи энийг орчуулад хоношины дотор орчуул гэдэг төв хорооны нэрээр би тэний нойрго улаан нэдэлж сууж байгаа л орчуулад авчирдаг. Заримдаа бүр чи машиндаа дөг гэдэг, машиндаа дөгдөг. Тэгээд тэднэр би орчууллаа гэж миний нэрийг хэлэхгүйгээр аваачаад л ингээд олон жил өнгөрчилд тэр чинь. За тэгээд надад танилцаад. Чи ямар аймаг гэсэн Баялгийн аймгийн Цэнгэл сум юм гэж. Оо би танаа Цэнгэл сумд очсон шүү дээ. Оо мэднэ та очсон таны тодомг шиг юм яриа байдаг гэж. Тэгж яснаа хэлэх юм. Чи тэгвэл орянхаа хүн юм байна шүү дээ гэж. Гэхдээ бид нар туваа гэсэн. Йоо гэд тэгж
Өрөөнхөө чи монголоор ярьдаг дэ дарга минь туваачул чин хуваагаар ярьдаг шүү дээ. Гэсэн чинь тэгээд нэг дуугүй болчлаа. Тэгээд ингээ хоёулаа өөр юм яриад одоо надаас ерөнхийдөө тагнуулын маягийн юм асуугаад байж л да. Энэ бирва герман хэлэндээ ямар үгэлээ. Би магтлаа. Энэ манай энэ хэн бэ гэж тэр хажууд хөлд орох дарга магтлаа. Би ярин муучлсан үг хэлсэнгөө хүн өөр л дээ. Зарим нь ярил аялгуун жаахан тааруу, заримийнх нь үгийн хэлгэн жаахан тааруу, зарим нь үгийн баялаг жаахан тааруу. Чи одоо тэгээд Монгол улсын анхны германист юм биз дээ. Тийм ээ. Ингэж яриад. Тэгээд хоёлаа сайхан найрын дундаа байж атал нэг харсан чинь баахан улсууд ирээд номхон зогсчихсан байна. Харсан дандаа өгчүүл. Гэхдээ харсан дандаа ханддаг юм шиг бүр лавлаад харсан чинь нөгөө бидний бурхан шиг шүтээд байдаг улс төрийн товчаа нэг ишвэдэн. Тэр даргаыг хажууд орж ирэхээр бүгд номхон зогсон шүү дээ. Суу гэж хэлээгүй багт суудаг бай. Юм асуухад нь босдог, суу гэж эргэж хэлтэлн тэгээ зогсчихлаа. Заримдаа ингээд юм асуугаад дарга ууртай байвал нөгөө хэдэн өгчүүлээ чи бүгдийг энд тэнд зогсоочихсон. Тэд нэр дарга суу гэж хэлтэл зогсчихлаа. Тэд зогсож байна. Тэгэхээр би босъё гэж бодоод одоо энэ улс төрийн товчоо орж иж яах би ингээд энэ заргын үнэтэй цагийг аваад яах вэ гэд босох гэсэн чи одоо ингээ харилцаатай байна шүү дээ. Одоо би чамайг дуудуулна хэрэг болохаар тэгээд ингэж байна. Үгүй би тэгээд одоо тэр олон жил намайг ажиллуулж чад одоо дуудуулна гэж юу байх вэ гэж бодоод тоохгүй. Хаалгаруу явж ясна чи дарган гээд их ярддаг хүн байсан юм. Миний араас галсан баширгаад ингээд дахиад нэхэд алхаад хүрээд ирлээ. Чи нөхөр минь одоо мэдчихв. Монгол улсад нэг ч туваа байхгүй шүү. Та нар бол өрөөнхөө ойлгов чи. Гэт ингээд нэлээд бангадах маягтаа тэгж байна. Би заач гээгүй гүйчгээгүй тэгээд гараад яваад гисэн. Тэгэхээр туваа гэдэг үгийг хэлүүлэхгүй бол Монгол улсын хар хайрцгийн бодлого. Монгол улсын энэ бол Монгол улсын нэгдэл нектарлын төлөө хийж байгаа алхам юм л да. Маш хатуу харгис юм шиг боловч цаанаа бол би одоо Монголын их гүр нээжин Чингисийн бодлого учраас энийг бол ийм юм байх л да гэж боддیں۔ Тэгээд хамгийн гол нь туваа хүнийг бол ерөөсөө бүр гიშгүүлдэг тэгшүүлдэг туваа гэдэл бичсэн анкетанд туваа гэд орсон бол одоо манай энэ миний одоо садан төрөл энэ 4,000 туваа дотор миний нутгийн энэ Алтайн урянга Алтайн туваачул дотор туваа гэд бичсэн хүн бол тэр хүн бол ерөөсөө туйлдаа хүрэх тэр оргилдоо хязгаарч хүрэхгүй. Урянга гэд бичүүлчихвэл тэгээд өршөөлтөй явж байдаг. Миний одоо замчин миний ангид байсан Пунцэг гэж бай. Одоо Баяул гээд байна. Тэр бол Урянхаа гээд бичүүлсэн байна. Эхэн туваа, эцэг нь монголчсан туваа. Урянхаа гээд. Тэр Урянхаа гээд бичүүлсэн Хөдөлмөрийн Баатар болчихсон. Миний нөгөө дүү Барнишка гээд миний одоо манай нутгийн ёсоор миний дүү болж манай аав ээжийн гэрийг эзлэх ёстой байсан. Тэр чинь Хөдөлмөрийн Баатар 40-40 төвшөлдөг анкетын гişүүрдээд ирэхэд л туваа гээд байж байдаг учраас нэг одон өгөөд л аргалж чаддаг. Одоо 2 жилийн өмнө Баатарын одон өгөөд л аргалжчихсан. За би бол тэртээ туваа гэж дэлхийд зарлж явдаг. Туваа тууж бичээд Тувиниш туви туван гэдэг үг ингээд орсон. Тэр англи хэлээр гарсан ном туван гэж байгаа. Туван people гэдэг. Тэгсэн учраас бүр шонго болчихж байгаа. Туваа хүнээс чинь Хөдөлмөрийн Баатар гарч улсын Баатар гарч болдгоо. Хөдөлмөрийн Баатар гарч болдгоо. Генерал гарч болдгоо. Ийм 320 тавьчихсан. Норов гэдэг үгэн байлаа. Яста жинхэнэ 2 дайнд 39-45 оны 2 дайнд цусаар усгож явсан. Маш их зоригтой их том бүх хүн байлаа. Тэр бол үнэхээр хаашаа ч харсан улсын Баатар. Юу ч байхгүй байсан хасгууд
Тэр үед сургууль гараагүй байсан хасгуучин бүгд том шагнал авчихад тэр норууга юу ч аваагүй. Гэмн туваа гэж бичсэн. Тэгээд манай туваачул дотор бол хурандаа нар маш олон байна. Захаасаа хурандаа байж байна. Туваачул бол цэрэгдэх эвдүүтэй. Тэр чинь надад Чингис хааны үеэс уламжилсан юм байна. Сүвэдэ Баатараас, Сүвэдэ жанжнаас эхлээд туваачул чинь Чингисийг эхлээд эзэлж авах гэхэд маш хатуу ширүүн эсэргүүцсэн, их цус орсгож бууж өгсөн. Дараа нь Чингистэд өвдөх сөхөрн тангараг тавиад тэр тангарагтаа өнөө хүртэл маш өнөж явж байгаа. Тангарагаасаа няцаагүй. Бид нэр одоо Чингисийн цэрэг, бид нэр Чингисийн ард түмэнд бид үнэнчээр зүтгэн гэсэн. Тэгээд одоо Монгол улсад Монголын эзэнт хөрөнд харуулын үүрэг гүйцэтгэсэн. Харуулын албыг маш сайн хийж байсан. Миний эцэг, миний өвгөд бүгд Монгол улсын хэлийг манилцаж явж байсан. Тэгээд туваачил чинь тэг анчин учраас сэргийн юмд ихэд дөхөм тэгээд хурандаа болоод зогсчдаг эцсийн араа явдаг. Ийм нэг юм байгаа юм. Тэгтээ би хэллээ шүү дээ. Би олсон бүх юм Монгол эх орондоо зориулна. Чадах бүх юм Монгол эх орныхаа төлөө хийн. Би гадаад явж байхдаа Монголын төлөө шатаж явдаг. Дүрлзэж явдаг. Тэгээд намайг дуудуулдгийг мэддэг болсоо дуулаад өгөөч гэдэг юм. Нэг дуудуулбал би хасаг дуудуулт юм. Энийгээ тайлбарлахдаа хасаг бол биднийг хамгийн их дарлаж байгаа үндэс нь. Тийм биднийг одоо хамгийн доромжилж байгаа хүмүүсийн дуулаад явбал биднээсийн хоорондоо цус орсохгүй болов гэж бодож байдаг. Тэр Карабах гэдэг нь шүү дээ. Армен Азербайджаны хооронд Карабахууд Армен дуудуулдаг, армянууд Карабах дуудуулдаг байсан бол Карабах бий болохгүй байсан. Би бол миний инх тайвны төлөө миний хийж байгаа чадал юм тэр гэж. Тэгээд нарийн 3 дуудаа гээд 3 дуудуулбал нэг хасаг дуудуулаад, нэг монгол дуудуулаад, нэг туваа дуудуулдаг.